Сайн шанд аж үйлдвэрлэлийн төсөл. Чингис Бондын санхүүжилтээр. Сайн шанд аж үйлдвэрийн цогцлбор төсөл нь Монгол улсын хөгжлийн стратегийн хүрээнд эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, уул уурхайн олборлолт болоод түүхий эдийн экспортод суурилсан загвараас нэмэн өртөг шингээсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрхэм зорилготой юм. Тиймээс Монгол улсын хөгжлийн банкнаас 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байгаа юм. Боловсруулах үйлдвэрүүд байгуулснаар 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 41 тэрбум Америк доллар хүрэх эдийн засгийн үзүүлэлт гарсан. Орон нутгийн 2700 иргэд ажил эрхлэх, аж ахуй нэгжүүд бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж бүрдэнэ. Төслийн нийт бүтцүүдийг барьж байгуулснаар Сайн шанд сумын 1-р багт шин суурьшлийн бүс бий болгох, үйлдвэрүүд баригдах үндсээр болох юм. Үйлдвэрүүдийг нэг дор байршуулснаар аж үйлдвэрийн бүс бий болж, хөдөлмөр эрхлэлт болон экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх болно. Төслийн нийт дэд бүтэц болох автозам, төмөр зам, ачаа шилжүүлэн ажилт, 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, усан хангамжуулан бохир ус цэвэршүүлэх байгууламж, агаар цэвэршүүлэх байгууламж, харилцаа холбоо, дулааны шугам гэсэн дэд бүтцүүдийг барьж байгуулахаар төсөлд тусгагджээ.